За сайн байцгаана уу? За TV доод үзийг үзэж байгаад баярлалаа. Өнөөдөр бол Зэвэрэ ток шоуны шинэхэн дугаарыг эхэлж байна. Пүрэв гараг болгон би сонирхолтой зочдыг үрдэг. Яг зөвүүн гэдэг утга нь бол дахин давтагдчихгүй гэдэг утгаар би хэрэглэдэг учраас надтай ярилцж байгаа хүмүүс дахин давтагдчихгүй байдаг. За тэгээ өнөөдрийн зочин бол рэпер. Тэгээд залуучууд ялангуяа бүсгүүчүүдээс их дуртай байдаг баг. Рэпер Wolfism буюу гисэр гэж залууг өдрөж оролцож байна. Тэгээд ирсэн баярлаа. За баярлаа. Миний 80 гаруй дугаар ихэд хамгийн их хүлээсэн зочин бол гисэр байлаа. Цаг 40 минут хүлээлээ гэж. Ажил ихтэй. Ажил ихтэй овоорцсон байна. Давчуу байна. Баяр болж байна. Тэ. Баяраас баярын оронд. Өнөөдөр чи Валентины баяр ч тий. Тийм. Баяраас баяр. Wolfism хамаатай юу баяр? Энэ баяр надад нэг хамаа байхгүй. Хамаа байхгүй. За. Окей. Ажил их байна. Ажил ихтэй. Цомгийн 2 дахь цомгийн нээлт болох гэж байгаа тий. За би бас тэгээд тэр талаар нь бас ярина. Тэгээд бас өнөөдөр бас их сонирхолтой ярилцлага болох бах. Их олон бас хүмүүс надад санал тавьж ирсэн Wolfism гэж. Тэгээд санал тавьж байгаа хүмүүсийн ихэнх нь дандаа охтууд байлаа. Тэгэхээр бас Wolfism бас их охтууд их дуртай хайртай байдаг баха гэж бодож байна. Энэ их охин чамлуу хайрцаж бичихүү те. Ер нь бол тэр нь цаашаа. Гэхдээ хоёул арай өөр юм байна гэдэггүй. Яг хөө зөв би нөө Валентины баяр учраас бас чамайг хэрэг охин бас найрдаг бол гэж бодлоо. Намайг найраж хаашаа. Ганц бий юу те? Ер нь бол тийм. Ганц бий. За ер нь бол гэдэг чинь тэгэл амар шүү те. За тэр бол нэг хамаагүй. За өнөөдрийн ярилцлагыг бүгдээрээ хувь хүн талаас нь эхлэхэй. Тэгээд Wolfism өөрийгөө нэг гоё танилцуулж. Ер нь бас нэг хүн Wolfism гисэр. Тэ миний одоо байгаа байдал ер нь ингээд нэр гисэр байгаа байдал би ингээд л өөрөө яг. Тэгээ надад ямар ч бодлоо юм байхгүй. Тэ. Real гэж яриад тийм л те. Тий. Одоо яг үнэн байгаагаараа байдаг гэсэн үг бах те. Ер нь бол тийм юм дуртай. Хэдэн настай вэ? Одоо бас эр хүн бол тэр тал дээр нэг нууж хаахгүй байна. 50 тал руу. 50 тал руу 25 таа. Тэгсгээл явж байгаа. Хэлэхгүй. Гэтэ мэдэх нь бол мэдж байгаа. Наваг бас сайн мэддэг хүмүүс бас зөндөө байгаа сонсдог. Тэгээ нэг real way гэчихэд насаа хэлэхгүй болохоор ч болохгүй юм шүү. Яг тий 23 таа. 23 таа. 23 настай. Ямар жилтэй юм бэ? Гахаа жилтэй. Гахаа жилтэй. Одоо тэгэхээр жил орж ийн гэсэн үг те. За их л нөө жил орохоор нэг барцад гэдэг. Одоо энэ рэперүүд нэг тийм гандан мандаа ороод номцлаа хийлэгдэв юм байна. Тэгээ би ер нь бол тийм шүтлэг тийм юм байгаа надад. Тийм байх хэрэгтэй тийм Монгол хүнд бол яг нэг тийм бүр ихтэй хэлтрэхгүй л тийм. итгэдэг зүйл байх хэрэгтэй. Бага надад итгэдэг зүйл зөндөө байгаа. Зөндөө байгаа. За аав ээжээс хэдүүлээвэ одоо хинтэйг амьдарч байна. Одоо ерөнхийдөө тусдаа ахтайгаа амьдардаг. Аав ээж, ах эгч дүүтэй. Йоо зөв. Алин дундах. Тий. Ер нь бол баг. Сүүлд манай баг дүү төрсөн юм лсэн. Одоо жоох юм биш те? Жоохон. Ах эгчтэй хүүхд их гоё гэр бүл дундаа халуун талаар амьсгалыг бүрдүүлдэг ирэх те нэг тийм хүүхдүүд байдаг шүү дээ хөвчлэн. Ирэх гэдэг нь яг нэг заавал нэг энийг аавь тэрийг аавь гэсэндээ биш. Нэг гоё тийм ээж аавын гоё зөв хүмүүжлэлтэй ирхэлсэн хүүхдүүд байдаг шүү дээ. Чи ер нь хэрэг ирэхгүй. Ирэх байсан шүү. Одоо хүртэл ирэхлүүлэх гэдэг. Нэг тийм. Гэхдээ би бас ирэхлэх үедээ ирэхлэх хэрэгтэй баха зарим хүмүүс ер нь би ч гэсэн ирэхийг идэх хэрэгтэй. Яг хоо миний хувьд бол ирэхлээд тийм даварцсан юм бол байхгүй. Гэхдээ хүмүүс бол нэг хандлага тийм байдаг л та. Энэ одоо нэг баяа айлын хүүхдүүдийг нэг тиймэрхүүнүүд байдаг шүү дээ. Баяа айлын хүүхэд ийм хийгээд байна. Тийм юм бол байхгүй. Баяа айлын хүүхэд гэж ярьдаг шүү дээ. Би чамаас тийг сонсч ирсэн юм байна. Баяа айлын хүүхэд учраас рэпер G хажуудаа авч дуулуулсан гэдэг би яриа сонсч ирсэн. Тэгээд тий ярьж л байдаг юм байлаа. Тэгээд ер нь бол яг би хүний ярианд итгэдэг хүн биш л дээ. Гэхдээ яг зүгээр энэ баяа айлын хүүхэд гэдэг тодорхойлолтыг би хувьдаа ойлгохдоо хайр халамжаар дүүрэн тий мэдээж өлсөхгүй цангаахгүй хөссөн хувцсаныг авч өгдөг хүнээс элэг бүтэн амьдруулахыг би баяа айлын хүүхэд гэж боддог байхгүй. Тэгээ ер нь бол санал нийлж байна. Мэдээж хангалттай энэ утгаар бол Wolfism тийм би баяа айлын хүүхэд. Харин зүгээр мөнгө төгрөгийн тал дээр бол одоо ингээд залуучууд аавынхаа мөнгөөр эсвэл ээжийнхаа мөнгөөр байр машин авахулдаг те амьдралынх нь одоо бас залуучуудын зорилго болж байгаа мөрөөдөл болж байгаа зүйл бол аав ээжээс нь ирчдэг. Тэр зүйл чамд ирсэн үү? Ирээгүй юу? Байна. Байлгүй ах уу цаашаа ингээд үргэлжлээ явах. Надаас бас цаашаа явах. Тийм юм байна. Ээж аваас авчсан хамгийн том билег юу вэ? Одоо энэ амьдрал юм уу? Энэ амьдрал. Тийм амьсгалж чинь би ингээд ярээ сууж чинь. Тийм амьдрал. Рэпер болоод хэр удаж байгаа юм бэ? Анх сонирхоод яг дуу гаргаад эхэлсэн тэр рэпер болоод
анхны дуу гаргаад одоо яг 5 жил болж байна. Тэрнээс өмнө бол ерөнхийдөө туршилтын шатандаа байсан гэх юм уу. 11 за 2009 оноос хойш ингээд энэ зүйлд ингээд дурлаад эхэлсэн. Тэгээд 11 онд яг өөрийгөө олсон. 14 онд би анхныхаа дуу гаргасан байна. Тэрнээс өмнөх тэр хооронд гарсан дуунууд бол ерөнхийдөө яг бэлтгэлийн ажил гэдэг юм уу тий демо байсан. Тийм байсан. Өөрийгөө олсон гэж одоо ер нь өөрийгөө олно гэдэг нь яг тайлбарлал юу гэсэн үг вэ? Яг өөрийнхөө Одоо та бол өөрийгөө олсон байгаа үстэй. тэгж яагаад репрудийн хувьд яг дуулах Репрудийн хувьд бол өөрийгөө олно гэж бол нэг тийм байна л да. Одоо яг нэг хуулбар тий нэг хуулбар та одоо тань шиг нэг хүн ингээд нэг нэвтрүүлэг хийгээд ингээд өөрөөгээд ингээд нэвтрүүлэг хийгээд хандлт авах гад байдаг. Тим юмнууд бас байна. Миний хувьд бол ямар ч тийм байхгүй. Би яг өөрийгөө олсон гэж хувьдаа дүгнэж байгаа. Тэгэхээр яг энэ дээл байгаа юм болов уу? Өөр нэг тайлбарлаад байгаа юм байна. бусдад адилхан биш гэж би ойлгож байна. Тий? Бүгд л өөр шүү дээ. Бүгд л тусдаа өөр хүмүүс. Хүнд таалагдах гэж ингэж жүжиглээд байх шаардлага байхгүй. Энэ зан чанарыг би бол олон юмнаас л авсан. Олон хүмүүстэй хамтарч ажиллаж исэн. Олон хүмүүсийг би хүндэлдэг, респектлдэг. Тэгээ би нэг жүжиглээд ингээд байгаа би ингээд таалагдах гэж ингэж хувцлаагүй, таалагдах гэж би юм харшил зүгээгүй. Таалагдах гэж би ингэж харуулах гэж хивээс хэлгээгүй. Ер нь л би яг өөртөө таалагдаж амьдарч байгаа яг тийм л. Рэпер G одоо байгаа вольфизмыг гаргаж ирэхэд нөлөөлсөн үү? Хэдэн хувьд нөлөөлсөн бэ? Маш их нөлөөлсөн. Маш анх яаж танилцчихсан бэ нэрээ? Анх ахын клипэн дээр очиж тусалж илаа. Тэгээ ахтай танилцж ирсэн. Ерөнхийдөө тэгээд холбоотой хоорондоо уцаар ярьж нэг тийм холбоо байдаг гэсэн. Би одоо дуугаа сонсуулъя гэд явуулдаг ч юм уу. Энэ яаж ийн агаа тий? Тийм холбоо би өөрөө ингэж эхлүүлж ирсэн. Айл талтал ер нь холбоо эхэлж ирсэн гэж. Хэдэн сэтгэлдүүдийг харсан чинь рэпер G энэ нэг хэдэн сугны үсээ авч явах гэж стад зовж чинь яаж нийлж чиглээд гэсэн чинь яасан чинь чиний чам шиг үс бол миний салтаан ч урахгүй ч гэлээ нэг тийм монстр нилээ судалсан байна тий нэг тийм үдсэн юм би тэгсэн чинь яг зөв би тэрийг хараад яг зөв би бол нэг нэгэндээ дэмтэй одоо яг ийм левел энэ төр гэж явдаг юм шиг байна тий нэг бүлэг гэж явах юм уу яг юу гэж лейбл юм уу тий яг юу гэж тайлбарлалт юм бэ лейбл компани, хөгжмийн компани. Real label бол хөгжмийн компани. Тинчээ уран бүтээлч байгаа, рэпер байгаа, продюсер байгаа, битмейкер байгаа, сошиал менежер байгаа, бүх хүмүүс байгаа. Тинчээ ингээ баг ажиллаж байгаа гэсэн. Одоо миний анхны цомог дээр бол баг ажиллаж ирсэн. Одоо хоёр дахь цомог дээр бол би тэгтээ ганцаараа ажилласан гэж хэлэхгүй шүү дээ. Ерөнхийдөө төлхөө өөрийнхөө юмнуудыг одоо тэр багаас би гараад гэрээний хугацаа дуусаад өөрийнхөө юмыг төлхөө явуулсан гэсэн үг. Одоо бол хамтарч байгаа рэпер би гэж үтэй. Холбоотой. Би очиж золгоогүй ч гэсэн цагаан сараар минь түргэсэн. Тэгээ хаяа асуудал, ажил юм байвал таардаг, ярьдаг. Холбоотой хүмүүстэй холбоотой байдаг. Та рэпер G-тэй муудалж барайгүй үстэй. Тийм муудалж барьсан гэ хүмүүс ярьдаг. Тэгтээ тийм бол асуудал байхгүй. Би өстөг сонсохгүй нүдтэй ахтайгаа муудалцаад тэгээд тусгаарлаад алга болсон гэд томроод алга болсон л. Гүү штэ. Тийм юм байхгүй штэ. Зүгээр яг гэрээний хугацаа дуусаад тэгээд явахын хувьд бол ингээд иш тийш ингээд замаа өгөх хувьд бол хөөсөн. Гэтэ ямар ч тийм асуудлаас үүдэж тэр нь бол эхэлсэн юм бол байхгүй. Ямар нэг юм бас дуустдаг шүү дээ. Насан туршдаа үргэлжлэн гэж бас байхгүй. Гэтэ мэдээж ах トゥ угийн харилцаа мэдээж байгаа. Хүндэл байгаа надад. Ахын хувьд ер нь ах хүн ямар байх хэвтэй юм бол? Ах байх амар хэцүү байгаа. Би одоо саяхнаас л дүүтэй болоод ах болж мэдэж байна. Би юм дандаа дүү байсан. Ах байх хэцүү байна. Ах хүн ямар байх вэ гэж үү? Байвал дээр вэ гэж үү? Ямар байвал хүний хүндлэлийг хүлээдэг вэ? Одооний ах нар бол мангар ватсамын гэснээрээ ч юм уу эсвэл ганц хоёр насаараа ахаараа ч юм уу одоо хүнийг дээр нь гарах га хүндлүүлэх гээд хүчээр хүндлүүлэх гэдэг хандлагыг би хардаг. Яг зөв миний хувьд бол ах гэдэг хүн хийсэн зүйлээрээ, бүтээсэн зүйлээрээ, байгаа байдлаараа бүх зүйлээр үлгэр дуурайлал тий. Зөв. Энэ таварыг өөрөө ингээд асуугаа хариулаач юм шүү гэдэг. Амар юм дээ. Бодлож байгаа гэж шууд өөрөө бас нэг тайлбарлаад бас ингэ ярилцчихвол зүгээр шүү дээ. Заавал зочин яриад хөтлөгчний асуугаа асуух гэж байхгүй шүү. Тэгвэл би нэг жоох юм асуучих уу гэдэг. Асууж болно ч хэлээтэй.
Таны ажил гэж ажиллая. За тамхи татдаг. Тамхи татнаа. Тэгээ тамхинаас гарах гад юм татж байгаа бас. Тамхи энэ утаанд бол арай дэндүү. Рэпер хэр заавал гангстер байх хэрэгтэй. Үгүй. Тэрнтэй нийлэхгүй. Тамхи татаад арх уугаал. Яг их нэг хүмүүсийн ойлголт бол магадгүй. Гэтэ тэр бол амьдралын хэм маяг тийм юм бол байгаа л да. Одоо рэпрүүд уран бүтээлчтэй амьдрал мэдээж бол юм тийм амархан гэж боддог л доо. Яг зугаа цэнгэл өгөөд дуулаад амархан мөнгө олоод тэрийгээ тэгээд ингээл шоудаал хар тамхи татаал ингээл явдаг гэж ярьдаг тий. Тийм байхгүй. Амар хэцүү. Энийг одоо нэг дуу гарах гэж хэдэн жил хөдөлмөрлөж байгаа тий. Яаж байгаа тэр газар очиод ингэж ямар гэрээтэй ажиллаж байгаа тэрийг хүмүүс бол тэр төдийлөн тэрийг мэдэхгүй шүү дээ. Чи хизээ юм байсан гэдэг үгийг сонсч байсан уу? Зөндөө сонсч байна. Чи хизээ юм болцсон юм гэлээ. Нусаа хацартанаас өвтлөөсөн биз дээ гэдэг тий. Рэп тэмбэд орж исэн юм л шүү дээ. Тэр мэрийг хараад ярьдаг байх тий. Би тэднэрт тэр юмдаа би одоо ингээ шивээс мэс бүх юмдаа би юу ч авчихсан. Тэр үзэл би гэхдээ ичхгүй бол байна санаа зовх үе. За ийм байсан. Яах вэ юм тийм л байсан шүү дээ. Өний юм нэр. Гэхдээ харин ч би бахарах хэрэгтэй гэж боддог. Тийм би бахархдаг. Хүн өөрчлөгдөж чадна, хүн хувьсан тэгээд сайн найрал өөрчлөлт. Улам мундаг болно гэдэг бол миний хувьд бол сайн л зүйл гэж боддог. Би тэр рэп тэмбэг харж байхад бол мэдээж хүн дуршлах хэрэгтэй те бүх зүйл яг эхэлж исэн, баг эхлэж хүж байсан баг. Тэр хэдэн он юм бэ рэп тэмбэд ордог? 12 он юм уу? Тэрүүгээр тэгээд ер нь бол нэг яваг баг те. Яваг штэ. Тэн чинь харин зөндөө олон хүмүүстэй танилцсан. Яг гоо хэрэгтэй юмнуудаа би яг одоо танаас нэг юм асууж байгаа. За. Та ингээд болох юм болдгороо болдог, хөв тавилан ингээд сууж идэг гэдэг юм итгэдэг. Итгэдэг. Яг тэгэл явж байгаа. Маш их итгэдэг шүү би нэрээ. Энд дээрээс айгүй санал нийлж байна. Ямар нэгэн зүйл дээр одоо муу зүйл боллоо ч гэхэд одоо бас нэг өөрийгөө тайлбарлах нэг арга юм болов уу гэж би боддог. Тэ? За болох юм болдгороо өөрийгөө тайвшруулад нэг иймэрхүү нэг юм байна. Тэр шиг л юм байна тий. Тэр шиг ингээл явж байгаа. Wolfism одоо л их олон дуунуудыг гаргасан баг. Тэгээд дуунууд дээр их хурц үг хэллгүүдийг бас оруулж ярьдаг юм бэл дуулдаг юм бэлээ те. Тэр дуунуудын бас манай завхныхаа нэг тийм байгаа. Тэрийг бол үгийг бол бүгдийг нь өөрсдөө. Тий. Энэ дээр л угаасаа зөндөөл нэвтрүүлэг дээр зөндөөл рэпрүүд ярьдаг шүү дээ. Рэпер хүн өөрсдөө сэтгэх хэвээр өөрсдөө хүмүүст ингэж мэдээлэл өгөх хэвээр. Энийг хүмүүс сонсож байгаа. Хэнийг нэг дийсэлж ирсэн үү? Дийсэлжсэн. Хэнийг? Ер нь зөндөө хүмүүс дийсэлжсэн. Одоо миний ихэнх дуу ер нь л дандаа л юм тийм давшсан. Энэ одоо агрессив юу гэдэг тийм байдаг. Чиний хамгийн том өрсөлдөгч одоо яг чиний үеийнхний дунд байгаа рэпер хэм байна? Яа энэ рэперүүдийн санаа моног биз гүцэхгүй байлаа. Одоо нөө нэг рэпер цэцэг байдаг те. Бидний бас лейбл гэж яддаг. Тийм байгаа. Бандиор энэ хүүхдүүд юм. Найз шүү дээ манай. Найз. Тэ. Бид хоёр шал өөр хүмүүс. Хоорондоо нэг муудалч биш нэг чи биш байсан баха нэг хоорондоо нэг дисмис хийгээл лайв энэ төр хийгээл ах юм. Тийм юм бол харин болоод тах шүү байсан. Би харсан. Би хараагүй судлаагүй шүү. Тэр бол маркетинг үү? Маркетинг ч байгаах. Мэдгүй. Би яг цаана яг юу болоод байгаа хүмүүсийн асуудлыг л мэдэхгүй шүү дээ. Би өөрийгөө л чи хүмүүсийг дийслэхэд тэр хүмүүс эргүүлээд чамд янз бүрийн юм ярьж утсаар ч юм уу холбогддоггүй юм. Нэг тийм хүн болж исэн. Яг тэрийг л яриад байх юм. Ер нь ямархуу хүмүүсийг яагаад дийсэлтэй? За би одоо өнгөрсөн одоо ирээдүй гэхээр би өнгөрсөнд нэлээд олон туршилт хийжсэн. Өнгөрсөндөө би нэлээд олон хүмүүс рүү ингэж дайр давшилж одоо нэг юмтай болох гэдэг шүү дээ карьертэй. Тэхийн тулд би зөндөө юм хийжсэн бохгүй. Тэрэн дээр ингээ хүмүүсийг хатгаж үзэж штэ. Тэгэхээр би зөндөө хүмүүсийг хатгаж ирсэн. Тэгтээ дараа нь зөндөө таараад яг ингээ за сайн байна уу гэж ирэмшиг болж авчихсан. Тэ. Асуудал байхгүй те. Эмэгтэй үнж дийлчихсэн. Би рэп тийм бед орж байхдаа эмэгтэй үдээж баталчихсан. Тийм баталчихсан. Эмэгтэйчүүд энэ хэр их тийм рэп сонирхож яадаг юм бэ? Одоо хипхоп амар өөргөн цар урталцтай. Цар урталтай байна тий. Дихид. Монголд л ихтэй цөөхөн эмэгтэй рэперүүд байна те. Танай лейблийн нэг бүсгүй байдаг те. Болон тэгээд дэх үе Jenny байна те. Тий. Өөр хэм байгаа лээ. Миссэм байна. Миссэм. Нэнэ байна байгаа те. Нэнэ. Тэр ихтэй хамтарч ирсэн үү ер нь өмнө? Одоо Миссэмтэй хамтарсан нэг дуу цацагдах гал ачааллаа л. Тэгээд тэр дуунаас яаж ашиг олт юм бэ та нар? Бид нар ер нь дуунаас ашиг олохгүй шүү дээ. Зөндөл асууж хариулт авчихсан билүү.
Одоо яг зөв ашигын төлөө бас нэг жоох юм хийх байлгүйдээ яриач тээ. Цомог момог хийж Монголын зах зээл болохоор айгүй тийм асуудалтай л да. Том компаниуд, том одоо чартууд тэд нар ерөнхийдөө яг өөрсдийн тийм гэрээтэй, танил талтай одоо яг юм нэг улсын хурлын хурал шиг те яг тиймэрэл явдаг гэж би хувьдаа хараад байгаа байхгүй юу. Тэгэхээр яг энэ цэвэр уран бүтээл гаргаж байгаа, цэвэр тийм ашиг олох гэж явж байгаа зах зээл нь бол маш тийм хүнд байдалтай. Бид нар уран бүтээл хийдэг хүмүүс ингээд амьдралаа зориулж байгаа. Амьдралаа зориулаад тэнцэнээс мөнгө олно гэдэг бол маш хэцүү. Гэхдээ мөнгө олохгүй байх бас хэцүү. Мөнгөний төлөө улаараад байх бас хэцүү. Миний хувьд бол одоо миний аавын ч юм уу манай хүмүүжил юм уу одоо зүгээр л хийх ёстой юм хий. Хүнтэй ямар ч байсан адилхан харьц. Хүний хизээж бити өмсөн зүйлсэн мөнгө төгрөг харагдж байгаа байдлаар нь дүгнэ. Зүгээр л хийх ёстой юм хий гэдэг те. Яг тийм хүмүүжлэр би хийж байгаа. Мөнгөний төлөө биш те. Ер нь бол тийм. За тэгтээ мөнгө олохгүйгээр айгүй хэцүү тэрийг мэдж байгаа шүү дээ. Улаанбаатарт нэг дуу дуулаад нэг бааранд очиод дуу дуулаад тэр мөнгөө олоод тэгээд 200 300 мянган төгрөг 500 мянган төгрөг сая төгрөг тэр үл айгүй амархан юм шиг санагдаж байгаа байхгүй юу? Тэр чинь тэгтээ тийм биш ээ болж байгаа шиг. Нэг дуу гарах гэж ямар их зардал гарч байгаа байлээ. Клип хитэн үний ажил байгаа байлээ. Тэгж бодлоо. Олон танилуд бол их айгүй зарим хүмүүс нь тулцсан одоо олон танил хүмүүс байж та Монголд хэд хэдэн. Тэгээ тийм хүмүүс нь бас их замтай тий. Ягаад ярихгүй байгаа гэлтэй. Манай телевизийн тийм замтай. Тэгээ би одоо тэр нэг Брюсли хэлсэн мэт шүү дээ. Ус шиг бай гэдэг. Яг л тийм би яг мөс шиг болж чадна, ус шиг болж чадна, уурч чадна. Яг тийм л. Гэтэл чи одоо олон танил болсон шүү дээ. Телевизэн бол хэдэн наснаас хэдний хооронд бас өөрөө тэрийг судалдаг байлгүй. Хэдэн наснаас хэдэн насны хооронд эрэгтэй юу, эмэгтэй юу, ямар залуучууд юу чамаа сонсож байна? Янз бүр шүү дээ. Манай аав ээж хүртэл миний фэн шүү дээ. Дэмждэг, амар дэмждэг. Манай ах ихч. Одоо маргааш болох тоглолтын дээр манай ах ихч хоёр хамгийн урд ирсэн ингээл гэж байгаа. Ээж нь очихгүй гэ би арайч ээжгээ тийм талаар нь. Болохгүй дээ. Олон танил байхад бие их зөв авч явах хэрэгтэй шаардлагатай байдаг те. Ер нь бол нэг тийм үүрэг хүнд ирчдэг юм шиг байгаа юм л да. Маш том үүрэг. Тэгээд яг ганц хоёр хүмүүсийг ингээд мөрөөд ч юм уу тоглолтын дээр нь очно гэж хэлээд худлаа яриад ч юм уу явсан зүйлүүд зөндөө байдгүй. Тийм юм байхгүй. Байхгүй. Эсвэл нэг яг би зүгээр ойлгоод байгаа нь түрүүн би чамд ярьлаа л те. Өчтөр байлаа ярьсантэй лайваар. Яг тэрэн дээр гэхдээ би мөрөөг яг энэ ч л байгаа л да. Над руу үл ойлголцол гэх юм уу? Над руу 3 цагт залах хэрэгтэй байсан гэж үгүй айгу ирцэн байх хэрэгтэй гэж энэ ч ойлгосон. Би болохоор тийч өглөө над руу залгаад сануулах хэрэгтэй гэж бодсон. Тэрэн дээр л. Би ойлгохдоо бүхс би ойлгохдоо нэг олон 80 гаруй хүн бүгдээрээ л яг цагтаа гээд залгуулахгүй ирсэн болохоор тэгэл нөгөө идтэйг адилхан болсон. Миний буруу л да тэр бол те. Ялчгүй миний хариуцлага. Тэгээд би бас тэн дээр буруугаа хүлээж байна. Би бас буруугаа хүлээж байна. За гоё. Хүнээс уушлахгүй нэг гэдэг хамгийн чухал зүйл баг те. Ер нь зөв. Тэрийг дотроо байлгаж болохгүй шүү дээ. Хүнээс хэр их уушлахгүй чаддаг вэ? Яг үнэнгээл хэлээрэй. Чаднаа. Яг энтэйг адилхан хайртай гэдэг үгийг хэр хэлдэг вэ? Хэлнэ. Ээж авдаа. Яг айлын багууд ч юм уу ер нь нэг магадгүй яг гэр бүл дотор хүмүүжил янз янз байдаг л те. Одоо жишээлбэл би ээж авдаа байнга хайртай гэж хэлдэг. Зарим хүмүүс бол хэлэхээс имээдэг, ичдэг байдаг юм байна л. Тэнгүүд чиний хувьд бол аль нь вэ? Ичдэг үү? Ер нь хэлцдэг л байсан шүү дээ. Хамаагүй. Одоо ч гэсэн хэлцдэг. Би хизээж хүч магадгүй шүү дээ. Манай гэрийн хизээж байхгүй болж магадгүй шүү дээ. Байнга үүр тийм гэж байгаа шүү дээ. Би хэлдэг. Зүгээр л хэлцдэг. Ээж за хайртай шүү. Тэгээ аав тэлэх гэдэг тэгэхээр авчихсан тийм ба тий. Яг тийм тий. Тэгээ аав тэлэх гэдэг тэгэхээр яац чи юм ээ ууц юм уу? Ер нь бол тийм шүү дээ. Тэгээд тий. Тэгээ бас нэг харж байгаа л томгийн тааруулал бас мэдрүүлж лах хэрэгтэй юм шүү. Жохон мэдрэмжтэй байх хэрэгтэй хүмүүс ер нь бол. Аав ээжийнхаа юу ачааг хариулна гэхээр ямар зүйл дээр ачаад хариулах вэ? Санааг нь зовоохгүй л байх хэрэгтэй байна. Өө явж байгаа ажиллаж байгаа амьдрахаар амьдарч байгаа. Явж байгаа сайн байгаа. Тэгэл болох шүү дээ. Ингээд ядаргаатай байлгаад те бүр ингээд нэхэл хатуу тийм байлгахыг би хүсдэг. Гэсэн битэр бас тэгтээ адилхан бодолтой. Чи ер нь юуны орд морд вэ ч одоо юм үзэж мэдгүй гэж юу? Үгүй ээ тийм байхгүй. Байхгүй. Юуны орд нэрэ? Хумх. Би Маргааш төрсөн өдөр шүү дээ. Оо тийм үү? Тийм шүү дээ. Уучлаарай баяр мэдээ. Баярлалаа. Юу их юм маргааш? Маргааш тоглолтоо шүү дээ. Тоглолтоо
Төсөө дөрөв дагцуулж юм те. Тий. Тэгээ тавтах штэ. Тавтах. Оройн after party хаана болох вэ? Castle Club. Castle. Ер нь бол клабууд бас нэг одоо нэг тодорхой хэмжээний цензуртэй болчих тий. Одоо нэг хүмүүсийн ойлголтоор одоо зөв, минт, choco одоо юу гэдгийг нэг жоохон тийм төвийн клабууд nice. Бусд нь бол одоо жоохон хүмүүс ярьдгаар золбон гэж яриад байл та. Orc market янз янзаар ярих. Яа тэгээд хүмүүс өөрсдөө орж үзэл тэр өөрсдийн тэр нэг хүн болгон таалагдах гэж юм гэж байхгүй. Мэдгүй. Би юу сайн мэдгүй шүү дээ. Надад бол таалагдсан газрууд бол Castle байна. Клабууд бол би угаасаа клабуудтай ингэж ажиллаж байгаа шүү дээ. Зөндөө клабуудтай ажиллаж байгаа. Castle-ыг би сонгосон. Чи клабд орохдоо дотор байгаа хүмүүсийг харж ордгоо эсвэл орчиг нь харж ордгоо? Орчин, дуграл, Октод. тэгээд Октод. хөгжим, DJ. Яг октод угаасаа тэмцээч байгаа шүү дээ. Октод байхгүй юу? Харахгүй байх гэж байхгүй шүү дээ. Тэмцээч юу гэсэн үг юм бэ? Ингээд сохор хүн байгаа шүү. Гэтэ тэрэн дээр чинь нэг юм үг унгаах гэдэг юм шиг санагдаад байна. Онохгүй шүү дээ. Яг би зүгээр ойлгохтой. Одоогийн залуучуудын би зөндөө л эрэгтэй хүмүүсийг мэднэ. Би яг зад намайг хүмүүс муулах байх. Хамаа алга. Эрэгтэй хүн болго адилхан билээ дүүхгүй юу? Ер нь бол эр хүн л бол эр хүн биз дээ. Нэг гомо ч юм уу эсвэл LGBT митинг бол биш бол эмэгтэй хүнийг сонирхдаг, эмэгтэй хүнийг хайрладаг байх чинь зүг биз дээ. Буруу биш үстэй. Баарнаас л охтуудыг хайрлаа аваа гарчин үстэй. Үгүй ээ. Тийм юм дэстэй дургуй тэр чи одоо хэний ихнэр байх юм бэлээ. Юу ч байх юм бэлээ тийм үстэй. Миний ихнэрийг нэг хүн чинь ингээд клубаас аваа гарч ийн гэж бодглоо. Би бас тэг юм jealous те. Юм жоохон хартай татлын хүн. Тийм болохоор нэг тийм юм дээр би аваа гарчдгөө гэж ярьж ярихгүй. Авч гарч байгаагүй юу те амьдралтаа. Гэхдээ тэгж ярих нь цаашаа. За тэгэхээр байсан л байлгүй дээ тодорхой хэмжээнд жоохон нэг ганц ярих тийм ээ. Тэгэл байлгүй гэж. Байдаг Зөрүүлээд асууч байдаг л байлгүй. байгаа шүү дээ. Надад бол байгаа шүү дээ. Тэгээд угаасаа л ил цагаандаа гараад би айгүй олон жил болж байгаа юм баггүй. Тэгээд би энийг юу гэж тайлбарладаг гэж хамгийн чухал зүйл нь клубд орсон болгон одоо явдалтай муухай хүн биш байдаг юм аа. Найз нөхдөөрөө сайхан шоудаад сайхан цаг өнгөрч явж. Тийм би найз нөхдөөрөө тэгдэг, ордог, гардаг. Тэгээд октодтой ч гэсэн уулзах нь ганц би хүн ямар хүүхдтэй хүн их нэртэй хүн байгаа биш. Тийм зорилгоор бол нэг амар орж байгаа юм заа охин жигтэй. Би тэгэхээр яг тэгж хэлээ биш өөрөө тэгж яриад. Тэгж санагдлаа. Жигтэн жигтүүлэн энэ төр гэдэг бол тэгэл тэнийг л ойлголт хэл тэ. Хаандаа танилцал тэ. Тийм шүү. Хэр их караоке ордог уу? Караоке нэг ордог шүү. Рэпрүүд ер нь их дуулж молж караоке төр ордог бах тэ. Караоке орж нэг лайв хийсэн юм байна сүлд. Тэгээд ер нь караоке орж байгаагүй. Өглөхөөс гадна дуулдаг уу? Дуул хэлт ч юм уу? Дуулнаа. Дуулнаа. Ер нь би нэг тийм одоо юу мэрч юмтэй. Би болохоор юм амар холимог гэх юм уу? Холимог хуурга. Рок дуулж чадна. Тэгтээ би тийм мэрэгжлийн тийм метал тийм дууч юм биш. Тэгтээ тийм жижиг юм байгаа, сурсан юм байгаа. Тэгээд ингээ бүх юмнаас нь ингээ сурцсан бохгүй юу. Тэгэхээр өөрийнхөө тахил мэлтийг нь өөрөө дуулцдаг, гайдыг гаргацдаг гэсэн үг. Тэр бас их олон талын л авьяастай нөхөр ах тэ. Бүжиглэн дуулнаа. Ер нь урлагаас гадна өөр ямар авьяастай? Урлагаас гадна уу? Одоо сакс тоглоно. Өөр нэг авьяас бүжиглэх дуртай. Ер нь орондоо авьяастай байх хэрэгтэй. Байх ёстой гэлээ. Мэдээж үст тэ. Гангста бол хүмүүс яг гангста хэвээрээ л орондоо орох уу? Нүднийшлээ тайлаад бүх юмаа тайлаад. Яг зан нь бол яг зан талаас нь л ярьж байна л тэ. Яг тэр нэг авир бол гангста хэвээрээ л орлогоогүй гэж арчих. Иш гангста. Гангста нэрийг бол мэдэхгүй шүү дээ. Монгол гангста байгаа юм. Айстоп ах нарыг бол би бол гангста л гэж бодчих. Хөндлөлтөө шүү дээ би бүгдийг хөндлөлт. Яа за орон дотор ер нь гангста байх хэрэгтэй ирхэн. Ямар байхыг тэгэл тэр үедээ л шийдэх билгүй. Яг тэр үе ямар тэ яаж харьцгаа тэгэл хүнтэй ер нь яг яаж харьцгаа хүмүүс мэддэг байх хэрэгтэй л. Хүнтэй тааруулж харьцсан гэхээр хүнийг гадна талаас нь дүгнэ гэж хүмүүс ойлгоод байгаа байхгүй. Тийм бол биш үстэй. Хүнд нь нэг тааруулаад харьцдаг байх ч юмс нэг авьяас. Газарт нь тааруулаад дуулчлаа гэдэг шиг нэг тийм бичлэг яваад идэв шүү дээ. Од дээрэл. Ийм л зохион байгуулалттай байлаа гэдэг нэг зад байдаг шиг тий.
Зөв. Энэ бас вольфизм бас их тийм төлөвшсөн гэх юм уу? Энэ өөрийн гэсэн үзэл бодолтой их үнэнч залуу байна те. Энэ жил орж байгаа хөлхөө тэгэл. Тийм байна гэж те. Ямар хөө бүсгүйч чамаа чиний хамгийн гоё мэдрэмжийг төрүүлдэг бай. Одоо төгс бүсгүй, төгс хүн, төгс юм гэж байхгүй л дээ миний бодлоор. Гэхдээ төгстэй нэлээд төгсөн хүмүүс байна. Чи хартаа гэсэн те. Эрэгтэй хүн бол эмэгтэй хүний анхны эр хүн байхыг хүсдэг бол эмэгтэй хүн эрэгтэй хүнийхээ сүүлийн эмэгтэй байхыг хүсдэг юм нэ. Яасан гинэ? Эрэгтэй хүн эмэгтэй хүнийхээ анхны эр хүн. Одоо эмэгтэй хүн бол одоо ингээд цэвэр ариунаараа байх нь шүү дээ. Тим зүйлд дуртай байдаг. Эмэгтэй хүн яа. Эмэгтэй хүн болохоор эрэгтэй хүнийхээ сүүлийн эмэгтэй хүн байхыг хүсдэг. Тэ наад чинь бол ер нь л үнэн л урт. Одоо Монголд яг чи анхных нэр хүн болж чадах тийм эмэгтэй хүн хэрэг байгаа л Айлын сайхан хөөрхөн хүмүүс зөндөл байгаа шүү дээ. Болоогүй шүү дээ. Болоогүй л үү. Өөрсдөө мэдчих л үү. Аав ээжийн хүмүүжил. За тэгээд ярин зүтж байгаа өөрчлөлт вольфизм одоо гисэр гэдгээр нь хүмүүс бас их сайн нэр нь бас их гоё өрмөцсөн те. Нэр бас хүнийг нэг гоё тодорхойлдог юм болов. Яг вольфизм гээл чон монтол холбоотой нэр юм шиг ханаа давчхан яриад өгч. Би бас мэдэхгүй ч байсан өмнө ярьж лээсэн баг. Одоо нэг тим юм санагддаг ш надаа. Одоо миний дотор нэг юм хүний дотор бурхан чөтгөр ингээд байдаг гэж одоо нэг ингээ хөөгөлтэй бүх юм дээр л гардаг штэ. Тэгэхээр миний дотор нэг чон вольфизм гэдэг нь болохоор вол изм болохоор үзэл чон үзэл чон ямар төлөвшөлтөй яаж ангаа барьдаг яаж бэлтрэг одоо үр удмаа ингэж цааш нь ингэж хөгжүүлж яадаг тий яг тийм нөө Чингисийн зохион байгуулалттай ингэж нэг дайтах хурлаг шиг яг тийм чонын үзэл тэгснэ тийм инэрэнгүү ер нь чон шиг чон үзэл гэсэн утгатай вольфизм. Чон бол айгүй тийм өш сандаг заавал хариугаа авч иж шахтуул чоныг шахтуулж болдгоо гэдэг те. Чи яг адилхан уу? Би харин яг одоо нэг бодол биелээ олно гэдэг шиг яг нэг юм би анханасаа яг хэлсэн шүү дээ. Яг тэгэл би юу ч бодоогүй өөртөө чон гэл нэр өгсөн. Одоо тэгэл миний биеэр дүүрэн чонын шивээс. Тэгэл би өөрөө нэг тийм үзэл бодолтой ч юм уу, тийм төлөвшөлтөй болж байгаа байхгүй. Хүн дөрөв нь өс сандаг уу? Өс санаа. Сандаг байх үү. Өс санд явдал тэгэл одоо өөрт чи хэцүүлээд багт те. Хэлнэ шүү дээ. Шууд хэлэх үү? Хэлнэ. Ойлгохгүй хүмүүс шүү дээ. Ойлгохгүй хүмүүс тэгвэл. Ямар зүйл дээр чи өс санах вэ? Өс гэдэг чинь бас нэлээд тийм хэцүү хүнд зүйл шүү дээ. Өсөө. Бүр тийм ингээд тултлаа итгэцэн байсан юм дээр хүнийг ингээд цусгүй алахны нэг тийм мөч биш шүү дээ. Би нэг тийм сайн ярьж чаддаг байлгаарай. Чи яах яриад нүгөө? Гүүс. Зүгээр нэг та бас тэгэж үгийг ингэж тэгж болох. Би ингэж харьцаагүй байна. Тийм бол биш те. Тийм. Би хүмүүсийг л ойлголт. Ер нь зүгээр хүмүүс нийт нь л хэлж байгаа шүү Аа. дээ. Нийт. Хэрэг тийм хүмүүс байна. Байна шүү дээ. Муухай шүү дээ. Эмэгтэй хүмүүс үү, эрэгтэй хүмүүс дийлэх нь үү? Яадаг уу гэж. Эрэгтэй эмэгтэй хүний алинд нь шилэх итгэдэг бай. Итгэдэг үү? Би идэх хүмүүстэй л тийм. Бараг ер нь хинт ч итгэж болохгүйгээ би сая дуу цацсан шүү дээ. 2 хоног. Аа. Одоо энэ хамт явж байгаа хоёрнаас итгэдэг юм. Итгэж байна. Итгэл энэ байж байна. Аа. Ер нь чиний хүрээлэлд хэрэг хүн байдаг бай. Миний хүрээлэл цөөхөн байгаа. Гэхдээ би маш их хүнийг танина. Гэхдээ миний хүрээлэл цөөхөн байгаа. Чамтай харьцаад ер нь бол их тийм нээлттэй тийм хүмүүс чамтай нэг тийм ойрхон байдгүй эсвэл яг зүгээр чамайг их мэдэрч харьцдаг эсвэл чамд жоохон ингээд тэ вольфизм гэл нэг жоохон тийм зантай залуучууд хажууд чинь байх уу эсвэл чиний хатуугч чинь шууд хэлждэг хүн хажууд чинь байх уу? Хэлждэг хүмүүс нь л байдаг. Чи яг найзтай хөдөлж авдаг уу? Авдаг. Би хэлсэндээ өрөөд би арх уухгүй гэж хэлээд нүдэн дээр намсаа би цохиулдаг. Би энийг уумаар байна андаа маа цох би цохиулж чадаагүй гээд тэгээ би уудаг. Би хэлсэндээ өрдөг. Мундаг залуучууд мундаг найзууд байна те? Тийм байх хэвээр. Найзууд бол нэг хайхтар нэг шилчгнаад байхгүйгээс эрхэн бол нэг тийм хайрын дотроо л байдаг те?
Гаднаа бол Би өнөөдөр энэ нэвтрүүлэгт ирэх гээд өчтөр гоо сайханд орлоо шүү дээ. Тэгээ би бүр ингээд шивээс хэлчихээ. Тэн чинь гоо сайхан чинь тэгж шүү дээ. Үзчихвэл сайн байцгаана уу? Өчтөр тэгээд тий? Өчтөр тэгээд ингээд миний ирүүн дээр юм гараад байгаа. Энэ стресстэй болоо чи. Гэтэ та нар ирчүүд ямар сони юм бэ? Ийм битүү шивэстэй чи ийм хин зүүнээс айгаад тах ингээд. Би бүгд чивээс ингэж юм чи. тэгэхээр шивээс хэлэх үү? Хэлэх шүү дээ. Энэ бас тэгтээ ховор хүмүүс хэлдэг бах тий. Яг энэ шивээс зөрөгтэй нэг юм хүмүүс хэлдэг бах тий. Тэгэхгүй би бол яг боцсон юм аа л гэсэн. Миний би энэ дээр насаараа байна. Харамсалтай бол байхгүй. Харамсалтай байхгүй. Надад харамссан юм байхгүй. Хүүхдүүд нь хараад аав шиг гоё шивэстэй болыг үлж ийлэх үү? Хүүхдийн хүмүүжлийг би бол тэгэл ер нь юу хүсэж байна. Гэхдээ буруу замаар л явуулахгүй. Би бас юм ботчихж байгаа шүү дээ. Юм үзчихэж байгаа. Тэгээ хүүхдтэй болчоо буруу замаар би ингээд тим юм байна гэдгийг мэдчихэж байгаа бол хүүхдээ тэр үгээр нь явуулахгүй л. Яг гоо шивээс мэвсэн дээр бол тэр яг гоо ярилцсан шүү дээ. Одоо бол ганц би эхнэр аваад энэ нэг их хүн төлөвлөгөө өгдөг шүү дээ. Одоо энэ төлөвлөгөө хийзээ эхнэр аваад хүүхдээ аль гэж бодож байна. За гараад гээд гадлаа тоглосон. Ерөнхийдөө надад хийх ажил маш их байгаа. Сая 1 жилийн хугацаанд би энэ цомгийн дээр ажиллалаа. Рилээс гэрээд дуусаад 1 жил боллоо. 1 жилийн хугацаанд би ер нь нэлээд зүтгэлээ. Ер нь хийх юм аягээд урдуур айлан тоглолтоо хийлээ. Гэхдээ би өөрийгөө нэг юм төвлөгөөд байгаа юм шиг. Гэхдээ ямар ч байсан зүгээр суугаагүй гэдгийг хэлж байгаа. 1 жилийн хугацаанд би бас нэлээд зүтгэлээ. Одоо тэр цаг нь маргааш яг 2 сарын 15-нд Castle Club болох чинь. Яг гоо тэн дээр би найз нөхөд бүх одоо ойр дотныхоо хүмүүсийг бүгдийг нүрцэн байгаа. Яг гоо бүгдэнд нь нээлттэй. Зөндөө л юм үзэж байна. Ер нь амьдралд бол. Би зүтгэж байсан шүү дээ. Гэр бүл зохиох. Тийм. Тэр үл гэхдээ арай болоогүй. Надад зөндөө ажил байгаа л. Би яг энийг асуудаг гэхээр энийг төлөвлөж болдгүй юм байл л дээ. Тэг яг бизээ хүүхдээ ална да. Энэ төрөж төлөвлөдөг юм гинэ. Худлаа тэр бол яг тэр төлөвлөгөөнийхаа дагуур явдаг хүн гэсэн. Тэг яг би зүйл ойлгохтой бол их нэртэй болоод энэ дуу завсарлах уу ер нь уран бүтээл завсарлах уу эсвэл чи яг үргэлжлүүлэл явах уу? Их нэртэй дургүй л яагаад бол яах вэ? Тим юм байхгүй шүү. Тим их нэртэй болгож байхгүй. Яанаас нэрсний эсрэгээр болоод байл яана тий. Зүгээр. Хинэрийг бол хардах ер нь зүгээр зөв үү буруу юу? Тэр үед нь хар ер нь хэрэг байх хэрэгтэй тийм ээ. Тунганд харуулах хэрэгтэй шүү. Чи одоо харьж байгаа гэл шууд хэлж явах хэрэгтэй шүү. Чи одоо болцгоо гарчгаа зогсоочгоо ингэчээ. Тим хар байвал болно шүү дээ. Тэрнээс тэр нэг төсөөлөн бодоод хардад байвал бас хэцүү юм да тий. Хэцүү шүү дээ. Одоо нөөрхөн харыг тодорхойлвол хэр их байдаг вэ? Одоо 100% судал 100% судахад нэг 60% таартай юм уу? 60% тай фэс даалах нь. Хүнд 50% хар байх хэрэгтэй гэж бодвол тэр нэг 10% хэтэрсэн байдаг хаа. Энэ 30% байх хэрэгтэй л да. 30% байх хэрэгтэй юм уу? Тэр юунд? Тэгвэл 40 шүү. Тэгвэл 60 гэвэл настай амар болох гээд хүүхнүүд айхаар тий. Эрэгтэй хүмүүс эмэгтэй хүнд гар хүрэйлэх. Би зөндөл тийм мэдээлэл харлаа. Яг би эрэгтэй хүмүүсийг зөвтгөж ярьж байгаа юм биш. Гэхдээ гендэж би гондооч би. Ер нь бол эрэгтэй хүмүүс ихтэй төвчээртэй байх хэрэгтэй зөв. Зөв. Эмэгтэй гарч ирсэн үү? Эмэгтэй гарч ирсэн үү? Ирж ирсэн. Ямар шалтгаан зүйл вэ? Бас л нөгөө нэг харт одоо юу ч байдгийг тийм юм бас болж ирсэн. Би тэгтээ гэмтэж байгаагүй би зүгээр л алгаж ирсэн. Чи тэнийг бай гэдэг. Үгээр ойлгохгүйсэн. Тэгэл болоо. Тэ? Би нууж чадахгүй. Тэгээд тэр харьцаа хэр удаа үргэлжилсэн бэ? Тэгэл дууссан. Ойлгоогүй л тэ. Одоо ойлгосон байлгүй дээ. Нэг гаднаа ингээд айгүй тийм цайлган гээл нэг дараахан залуучууд байдаг те. Би бүгдийг гэж байгаа биш шүү. Тийм залуучууд ингээд хамтдаа амьдрал ирэхээр их алддаг гинэ. Харин тийм би сая яасан бохгүй юу? Хөвсгөл дархан эрдэнэт хөвсгөл гэдэг тийм жижиг хэмжээний юм төр илээ шүү дээ. Тэрэн дээр нэг тийм юм ажиглагдлаа. Яа тэр мэрийг яриач. Өөрөөсөө харж байгаа байлгүй. Хүний хэлээгүй юм чи яг зүгээр. Зүгээр явж байхад ингээл амар хэцүү. Цог явж байгаа юм бас. Амар хэцүү. Тэ. За тэгээд нэвтрүүлгээ бас өргөжлөл ер нь бол манай нэвтрүүлэг маань арайж байгаа өөр орчинд хийж байгаа. Манайх анзаарч байгаа лагер центр дээрээс хийж байгаа. Тэгээд ер нь спортын снукер билетээр тоглох уу?
Тоглохгүй сакс тоглоно. Сакс тоглоно, PlayStation тоглоно. Тийм л. Ер нь эмэгтэй хүнтэй болцоо хийвэл ер нь одоо яг юу хийвэл гоё вэ? Валентины тусгай дугаар юм уу? Үгүй ээ. Юу хийвэл үү? Гой санаа авъя л да. Би бас одоо нэг тэгээ Нэг тийм баригдсан юм байхгүй шүү дээ. Юу ч хийж нэг чувс гаргаад утсан ч гоё шүү дээ. Тэр чинь яг тийм мэдрэмжтэй л багтаа л байхгүй. Тэрнээс яг ингээд хоёр хайрцаг чихлаад аваад гөөж очоод гэрийнхэн гадаа ингэж тийм баригдсан юм л байхгүй хаа гэж бодож जैन. Тэгээд залуучууд бүгдийг гоё баярлаарай гэж хүсье. Баярлсан байлгүй дээ гэж бодож जैन. Эрэгтэй хүн гоё машинтай байх хэрэгтэй аюу те. Тэгээд машин ч унаа хэрэглээ. Тэгээд ямар ч байсан мэдгүй. Охтуудыг бас машин тэргээр татдаг залуучууд байдаг юм шүү. Ямар машин унах вэ Вольфизм? Нэг унаваага. Яа хэлээ л да. Би бол одоо машингүй байна. Хуучны BMW байгаа. BMW. Хуучны. 3 Ер нь бол бас яг эрэгтэй хүний тийм одоо хэрэглэж гисэн бас нэг дуртай зүйл гэж бас байдаг ч те. Машин тэрийг унаад бас нэг тийм явахад гангараа гэхгүй маа гэхэд нэг өөрхөн дуртай зүйлийг хэрэглэх чи өөртөө таалагддаг байхад гоё гэдэг ч те. Тэрэн шиг өөр юм дуртай хэрэглэн дээр одоо машинаас гадна гинж, бүгж. Одоо энэ хэдэн төгрөг байх вэ? Би хараа суучлаа. Мөнгө. Энэ бол бэлгүүдэлтэй. Би ерөнхийдөө ингээд энэ чинээс харахад пүүзээ авсан юм байна. Энэ бэлэг, энийг за энэ бэлэг, Хэн бэлэг гэдэг юм бэ? Энэ одоо мэдээж хүндлэл хүмүүст нөгөө нэг тос өргөсний л одоо хариу юм уу да. Фэнүүдээс ч өгч ирсэн байна уу? Фэнүүдээс өгч ирсэн юм надад гэрт байгаа зөндөө байгаа. Монголд ер нь фэн гэж ярих ер нь яг нэг авталцаа байдаг юм болов? Байна шүү дээ. Тэнцээ чинь фэнүүд зөндөө шүү дээ. Чамд одоо Монгол хэдэн фэн байна? Монголд уу? Фэн групп дээр 4500 фэн байна. Зөв. Яг хөө тэгээд яг тийм амар үнчээр сонсдог хүмүүс бас байдаг л ах. Би бол тэрийг үл сайн мэдгүй шүү дээ. Үзэн ядагч тэр их байна. Үзэн ядагч зөндөө байна. Чи яг хөө тэднэртэй яаж харьцах вэ? Одоо харьцахгүй шүү дээ. Би дуугараад хариу өгдөн шүү дээ ер нь бол. Зөв. Хөлөнд нэр юм шүү дээ. Зөв. Дандаа дуугараа. Тий, ер нь тэгээд энэ тент таарад ингээд хөөй Morris the Mog юм бол Boris the Pog нь шүү дээ. Би яац юм бэ? Яа ингээд байгаа ингээд би ч хил амаараа хүн чинь тийм шүү дээ. Сошиал медиа одоо хэдэн дагагчтай хэрэг ашиглаж байна? Instagram 15k 15k за Facebook дээр 47 билүү 8 билүү. Хөөе. Ямар их дагагчтай тий? Яг хувийн аккаунт юм уу пэйж юм уу? Пэйж. Аккаунт бол би нэг өмнө нь яаж исэн аккаунтаа нэг юм репорт ч юм уу яалцсан тэгээ устгагдсан. Тэгээ одоо шинэ аккаунт байгаа. Тэрэн дээр нэг тийм байхгүй. Ерөнхийдөө дандаа таньдаг хүмүүс. Сошиал медиа дээр хараалын үгийг сайхан хэрэглэнэ. Хэрэглэхгүй юу? Жигнэсээ. Албаснийх юм бол албасны ажил бол ажил шүү дээ. Би хараалаа бол би тэгээд ингээ ганцаараа байж хата хэлж болно шүү дээ ингээ. Болж ш тэ. Би сошиал медиа дээр хэрэглэх хэсэг гэж боддог. Яа тэгэхээр тэр чинь өөрийгөө л мухаа эвгүй харагдуулж байгаа юм ш тэ. Тэгэхээр бас Вольфизм бас их мундаг залуу яг зөөр нэг харагддаг талаас бол одоо хэл тийм гангстер харагдах тэ. Шивээс мэс. Бандана гэлөө. Зодонуудаа хийхгүй. Хүмүүс чамтай ер нь яг фэнүүд чинь ч юм уу одоо тэр үзээ ядагчид одоо өмнө нь амьдрал дээр янз янзын ярьж юм. Чи одоо юу юм уу гэлтэй. Ярьдаг шүү дээ. Судалж байгаагүй нэг ч удаа. Үгүй амьдралдаа юу? Фэн мэн тийм асуудлаас болоод уу? Асуудал. Үгүй. Яг хөө тайз майзан дээр тиймэрхүү асуудлууд гарч ирсэн л да. Уус задсах юм болох. Тэнцэнэ би тэр чинь миний тэрнтэй зодолдоод тах тийм шалтгаан байхгүй шүү дээ. Би яг хөө тэ асуудал гаргалаад эн чинь үнэхээр үл ойлголцлоо би хэлнэ шүү дээ. Энд чинь ийм асуудал гарлаа уучлаарай. Үлзэл өчөө. Тэрийг юу хэлнэ? Миний буруугаас эсвэл би хэлнэ. Миний буруугаас биш нэг хүн хурж ирээд наваа зөгчих юм бол би зодтолно. Тий. Монголын номер 1 рэпер юм бэ? Монголын номер 1 үү? Одоогийн байдлаар уу? Яг одоогийн байдлаар. Яг өнөөдрийн 2019 оны 2 сарын 14-ний гэгээ ари Валентины өдрийн байдлаар номер 1 рэпер юм бэ? За би л биш. Мэдхгүй. За би л биш. Зөв чиний хамгийн хүндэлдэг чиний хувьд шүү дээ. Эсвэл хүний өвсөл бодол өөр байдаг те. Тий. Хамгийн хүндэлдэг рэпер үү? Хамгийн хүндэлдэг би гэж яахыг хэмжээд дуртай шүү дээ. Болохгүй те мэдээж дуртахгүй.
Тэдгээрээ дурдаад байгаа юм уу? Эсвэл яг жигнэсээ чи юм Тийм би дурдж байна. Дурдж байна гэж байна. Дээж биелж яах вэ штэ. Чи яах. Мэдхгүй. Яагаад мэдхгүй? Монголын хипхоп тэгж 90 дараа байх хэрэгтэй юм уу гэдгийг би мэдхгүй штэ. 90 дараадаа биш ээ. Зүгээр л чиний хувийн үзэл бодлоос Монголын номер 1 хийж байгаа, бүтээж байгаа дуу Тийм штэ. Номер 1 штэ. Чадчих штэ. Тэ? Тэгтээ тэр хүн ч гэсэн бүр тийм гайхалтай тийм эр хүн, гайхалтай эр хүн, ухаантай эр хүн. ба санал нийлнэ би тэрийг бол нэг сайн танихгүй гэсэн мэт. Тэрнээс тийм илүү юмд ингээ цаг гаргаад байдаг юм бол бас биш. Тэгэхгүй л зодтолдохгүй гэсэн үг нэрээ. Би үл тэр мэрийг бол мэдхгүй юу болох вэ? Зүгээр чи дүү нэм чинь бас тодорхой хэмжээнд мэдчихэж байгаа л л тэ. Тэв юмд бол оролцохгүй тэ. Тиймтэй бол оролцохгүй манай ах Big Brother. Хүн бол мэддэг штэ. Хүн хамт байгаа хүмүүсээ за нэг ийм зайвартай үндэ гэл тэ. Хэрвээ ямар нэгэн урлагийн рок попын дуучин ч юм уу чамааг ингээд чи дийлсэн чинь хамаа ойл UFC-дээ сайн үзье гэвэл чи юу гэх вэ? Тэр үед тэгээ үзэхээр байвал үзэн шүү дээ. Үзэгээр бол үзэн шүү дээ. Үзэхээр л үзэн шүү дээ. Тэгээд яхад үзийгээд хэлсэн би хэлсэн тэгээ нөгөөх нь тгийгээд тэнгүүт нь үгүй гэх шүү дээ. Урлагийнхнаас хамгийн гоё хамтран ажиллаж дуулахыг хүсэж байгаа одоо поп дуучдаас юм байна. Эмэгтэй шүү. Би юу нь яг амар гоё эмэгтэй поп дуучид, эрэгтэй рэпрүүд одоо бүгднтэй хамтарсан юм байна. Тийм үү? Хин хинтэй гоё бүсгэж үжидээс дурдл та. Би Miss M-тэй. M-тэй. Pop бас би ариуна ихчтэй дуучлаа шүү дээ. Оо тийм үү? Цацсан уу? Цацагдаагүй. Сая шинжилгээр яг нэг юм хулгай юмнууд цацагдаад байгаа. Телевизээр гарсан юмнууд. Тэр бол аянда яг альбисны official зүйл цацагдана. Би яг хамтрах хэвээр хүмүүстэй бол хамтраал явж байгаа. Ариуна ихчийн би тэр гайхалтай дуун дээр цугдуулна гэдэг бол бас миний нэр төр хэрэг. Мундаг үнэ. Тэгэд бас их жанрын үед ингээд ямар дуу гарсан бол гэдэг сонирхолтой байдаг. Тийм сонирхолтой. Тэрийг үзсэн хүмүүс бол бас байгаа. Тэр шинжилгээр гарч ирсэн. Зөвөр яг урлагийнх нь бас урлагийн тоглолт дээр бас нэлээд удажлаа шүү дээ. Урлагийнх нь нэлээд олон уулзчихсан баг тий. 5 жил болсон гэж байна. Дуулаад. Тэр чинь дуулаад 5 жил тоглолтын таарлтан нэстэй. Гой их чимэгчнэр 3 охин киви миви окамок гэхтэр бол таарлтан нэстэй. Урлагийнхнаас нэг гой бүсгүй шүү гэдэг хардаг хүүхэн бүсгүй ямар хүн байна? Тийм байхгүй. Байхгүй. Нэг ч байхгүй. Бас нэг дуу муу бүгдээрээ л гоё хүмүүс шүү дээ тэр чинь. Урлагийнхнаас ч гэдэг байхгүй тэгэл Монгол эмэгтэйчүүд угаасаа царайлаг гэдэг юм би хятадаар явж байхдаа ойлгосон. Гэтэ хятадыг бас нэг тэгээд байгаа юм биш. Би нэг жоохон бөөр хийлээд нөө. Зөв шамаг. Монголчууд царайлаг шүү дээ. Царайлагтай. За энэ манай нэвтрүүлгийн ярилцсан юм өндөрлөж байна. Тэгээд манай Wolfism бас их тийм хөөрхөн ярьцдаг золоо байна. Тэгээд манай нэвтрүүлгийн бас нэг сүүлийн асуулт өгөх байхгүй. Тэгээд нэг ганц ярих асуулт тэгвэл асуу дуусгая. Тий. Амьдралдаа ижсэн хамгийн зөвүүн шийдвэр юу байсан бэ гэж. Зөвүүн шийдвэр үү? Микрофон авсан л юм да. Микрофон авсан. Рэп тийм байд орсон биш үү? Микрофон авсан бохгүй би өөрөө. Зөв. Тэр яадаг микрофон? Зүгээр л микрофон би захиалаад аваад өөрөө дуу хийж эхэлсэн бохгүй. Тэгээ би ингээм микрофоны багал зургийг базаад ингээд тэрнээс хойш миний одоо хүртэл гарсаар л байх бол тэ. Одоо 30 гараад ч юм уу чиний жанр өөрчлөгдөх үү? Мэдгүй. Гэхдээ би бол яаж ч ингэж гадна талаараа ингэж өөрчлөгдөжсэн доторх би бол илүү сайжрах байлгүй дээ. Тэрнээс би улам муудаад муу хүн бол болно гэж надад бол тийм бодлоо байхгүй. Муу хүнийг ямар хүнийг муу хүн гэдэг? Муу нэг үү? Ахархан бодолтой. Тэгээд нэг юм муу хүний одоо Nissan-ийн 10 зүйл гэдэг шиг тэр зүйлийг бүрдүүлсэн хүмүүс байдаг байлгүй дээ. Тэм хүмүүс дунд найз нөхдөд ч байвал чи тэрийг засаж явах уу, зайлаа гэх үү? Засаж авах би найзыгаа бол. Ямар хүн чи яг найзаа гэж үнэ л дээ. Намайг надтай цуг мөглөж байгаа, намайг нисэж байгаад хамт байж байгаа л ямар ч үед хамт байж байгаа. Үнийг л би найзаа гэнэ. За ойлголоо баярлаа.
Тэгээ өнөөдрийн нэвтрүүлэгт маань гисэр буюу Wolfism оролцлоо. Тэгээд их өөрийн гэсэн үзэл бодолтой. Тэгээд бүх юм нь чонтой их гоё тийм имиж бүрдүүлэлттэй. Би нүг аль болох ярианда зөвүүн гэдэг үгийг орж ярихыг хичээдэг шиг. Ер нь л их гоё дандаа л гоё чонтой ийм гоё аксессуар шивэстэй ийм залуу байна. Тэгээд мундаг байна. Ирээдүйн гоё уран бүтээлд намжилтсан маргааш. Одоо нэвтрүүлэг гарч байгаа бол яг 2 сарын 16-нд гарна. 2 сарын 15-нд бол тоглолт нь болох гэж байгаа тийм. Тэгэхээр маш том амжилтыг би хүсье. За, амжилт хүсье. Баярлалаа. За дараагийн дугаар хүртэл баярлалаа.